НТV-ийн мэдээ өргөжлөж байна. Улсын хурлд гарчсан намын бүлгээс эрх баригчдын танилцуулж байгаа татврын борлогыг оновчгүй хэмээн тодорхойлж 5 төрлийн татврыг 5% болгон бууруулах ёстой гэлээ. За эдгээр татварт хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гайлын албан татвар, нөхцөлтийн албан татвар болон ногдол ашигын хэмжээг тус 5% болгон бууруулах ёстой гэлээ. За энэ хүрээнд хуулийн төсөл боловсруулж эхэлсэн байна. Мөн энэ үеэр ерхий сайдыг огцруулах албан бланк дээр улсын хурлын 42 гишүүн гарын үсгээ зурна гэдгээ аль биесээр мэдээллээ. Засгийн газарт хариуцах тооцох асуудал ярихлаар байн босч ирдэг. Хамтарсан засгийн газарт арчилсан нам орно гэсэн юм. Гэхдээ энэ авилгачдын живж байгаа энэ авилгачдын хөлөг онгоцсон зууж хамтдаа живье гэж бодох бүр нэгч манай арчилсан намын шатны нэгч гишүүн байхгүй гэдэгт би бол эргэлзэхгүй байна. Юун засгийн газарт орж сайдын суудал сандал бүлгийн шийдвэр гараад 100% шийдвэрээр асуудал явж байгаа. Арчилсан намын бүлгийн гишүүд 42 гишүүн 42 гарын үсгээ зурнаа.